анхан шатны гишүүд рүү хандсан дүрм нь явж байгаа юм бол тэр анхан шатны байгууллагыг хүчрэх болгох нэг санаа бол энэ намын шагналын асуудал байна. Төрийн шагналч альва шагналд намын гишүүнийг шагнахтаа бүр дүрмэнд нь оруулж өгöd заавалжгүй анхан шатных нь тэр тэргүүлэгч гэдэг юм уу дүрмээр зохицуулсан байгаа штэ зөвлөхгүй тэргүүлэгчгүй тэндээс нь заавалжгүй тодорхойлт авч тийм ээ тэгж байж одоо тэр намын шагнал болон төрийн шагналд очдгийг бүр дүрмээр суулгаж өгмөр байна. Энэ санал шүү дүрмэнд хоёр дахь нь болохоор би жоохон буруу яриад байна уу? Сонсогч байна уу? Хоёр дахь нь болохоор дүрмэн дээр бол ганцхан шагналтай байгаа манайх ардчилсан намын дээд шагнал Чингисийн одон байна гэдэг. Өөр шагнал байхгүй юм уу? Тэ дээд шагнал Чингисийн одон гэх. Тэгэхээр энэ олон гишүүдийг тэр сонгуулиуд яснад намын болон төрийн шагнал шагнахын тулд бүгдийн Чингисийн одонгоор ганц шагналаараа шагналчвал яах вэ? Бас болохгүй тийм ээ. Тэгэхээр өөр бас завсрын дундыг нэр үндэстэй тийм шагналуудыг бас энэ шагналын юмд оруулж өгөөч гэсэн ийм хоёр саналал хэлэх гэсэн. Тэгэхээр